Дараагийн мэдээ аймад 2 жил дараалан шавжид эдгүүлэхэд дахин сэргэхгүйгээр өгчдөг байна. Тэгвэл Rio Tinto компани Монгол орны ой модны экосистемийг доройтуулж байгаа гол хүчин зүйлсийн нэг болох хөнөөлт шавжийн дархалтыг бууруулах зорилготой эрүүл ой төслийг амжилттай хэрэгжүүлж 2022 оноос хойш нийтдээ нийтэрбум модыг хамгааллаа. Энэ хүрээнд Rio Tinto компани 7.4 тэрбум төгрөг зарцуулж олон улсын судлаачдыг авчран туршлага судалжээ. Мөн хүн болон байгаль орчинд хор хөнөөлгүй био бэлтгэлийг ашиглан хортон шавжийг устгасан байна. Тэгвэл өдгөө ухаа цаг төслийг албан ёсоор эхлүүлээд байна. Ухаа цаг гээд том төслийг бол Хамбогд суманд хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ жилээс энэ ухаа цаг төслийн хүрээнд говийн бүс нутагт цаг модыг тарихаар бид нар бол ажиллаад эхэлсэн. Одоогийн байдлаар бол нэг 100 мянган га газар бол цаг мод тарьсан байж байгаа. Энэ төсөл бол зөвхөн цаг мод тарих төсөл биш. Говийн эко бүсийг хамгаалах, говийн бүсийг бол цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цөлжилтөөс хамгаалах юм зорилготой төсөл байгаа. Нийтс үндэсний байгууллагын мэдээлснээр Монгол улсын газар нутгийн 81% нь газрын доройтлолд өртөөд байна. Иймд говийн бүсэд хэрэгжиж буй энэхүү төсөл нь газрын доройтлыг бууруулах, цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасгахад чухал хувь нэмэр оруулах юм а. Түүнчлэн Өмнө Говь болон Дорно Говь аймгийн 4 сумын нутгийг дамнан Хамбогд шар цав хэмээх Монгол улсын анхны геопаркийг байгуулж дэлхийд дахина дагшин байгаль түүх соёлын үеэр дархлагдах эхлэл тавиад байгаа юм а.